Одмонтор суугт тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Сүүлчийн өдөр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг Монголын эмийн ууган үйлдвэр Монсын дарман бүтээгдэхүүн болон бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Босогийн Монконди брэнд ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмонтор сууг болон NTV телевизээр мөн 83.3 170 столгоны Одмонтор радиогоор хүрч байна. За өдрийн мэндэ. За өдрөмдөө ба. За энэхүү нэвтрүүлэгт аллага, яргаллын тухай ярих тул ийм юм үзэж сонсч чаддаг хүмүүст урьдаа анхааруулж байна. 1934 оны 11-р сард Ohio мужийн Cincinnati хотын амарч газарт 16 настай нэгэн хүү төрүүлж байна. Харин эцэг нь гэгдэх 25 настай залуу хүүгийн төрсөн ав биш. Ердөө хол хөл хүнд тэр охинтой гэрлээд овгийн нэрээ хүүдээ хайрлсан л нэг юм. Хүүгийн төрсөн эцэг нь болохоор удаа дараа заллингийн хэрэг хийж байсан тийм гимтэтгээд юм байна л да. Чарльз Менсон гэдэг нэртэй болсон энэ хүү амьдралдаа эцэгхийн хайр гэчиг үзээгүй ингээд одоо цаашаа үргэлжлэе. Хэдий нас багч гэсэн өсвөр насны ээж нь 16 настай шүү дээ. Тэр нь аль хэдийн тийм гудамжны амьдрал үзчихсэн. Биеэ үнэлдэг, байнга архитаж мансуурдаг тийм нэг авралгүй нэг юм байж. За Чарльз Менсны гэд энэ хүүгийн ээж бүр хулгай дээр мэргээр 5 жилийн ял эдэлж байсан удаатай гэж. Ийм жоохон охин байж. За тэгээ хүүгээ холын хамаатан садныдаа үлдээгээд орон гэргүй шахам өсгсөн энэ дампуу ээж хүүг 9 настай байхад өөртөө адилхан нэг архичин эртээ гэрлээд хүүгээ бүрмөсөн хөсөр хайчихдээ. За нөгөө хөөрхий хүү Чарльз Менсон тэгсэн эн чинь ямар ч хараа хяналтгүй тийм л хүүхд болчихж байгаа юм. За тэгээд сургуульд гал тавьсан, гадуур хулгай хийсэн, халаас суйлсан зэрэг өчнөө хэрэг үлдэж 13 наснда хэдийн нэг гэмт хэрэгтэн болчих. Аваад өсгөч асрамжийн газар байхгүй. Асар хүмүүжүүлэгч олдохгүй учраас Ohio мужийн захиргаа хүүг бүр 13 настад нь Индиана мужийн Терре хот гэдэг нэртэй суурьнд байх католик ламдрын хатуу гараар удирддаг хүүгүүдийн сургууль руу шийдвэрлэжээ. Нөгөө Чарльз хүү чинь сургуулсаа ороод ээж дээр ирсэн ч гэсэн эргээл ачигдсан. За ингээд 1948 онд нэг мөр цугтаагаад энэ 14 настайдаа эргэлт буцалтгүй яг юм годомжны хүн болж. Ингээд нэг хэсэг хулгай дээрэм хийж яваад нэгэн одоо шуудангийн газарт ажилд ороод үн шударгаар амьдрах гэж үзсэн байгаа юм л да. Гэт бас л болсонгүй ахаал хулгай дээрэм ахаал орон шорон. Индиана муж, Небраска муж олон ч хот суурьнд дамжиж хулгай зэлгийг хийлээ. Гудамжны танхаажуул гэмт хэрэгтнүүдэд нийлжээ. Харин нэг удаагийн хэргийг нь шүүсэн нэгэн сэтгэл сайтай шүүгч энэ нас багыг нь бодолцоод хүүхдийн хорих руу явуулахын оронд Индианагийн өсвөрийн засан хүмүүжүүлэх сургууль гэдэг нэртэй хагас шоронгийн зохион байгуулалттай тийм төв рүү илгээсэн байл да. Тэгсэн Менсон энэ сургуулиасаа ахаад 18-д орохчтой. 18 удаа. Тий. Барьж аваад буцаагаад авчиад байгаа юм. Аваачин тэгэл ахаад ороод байна. За ингээ бүр засал авахгүй тодорхойлсон Чарльз Менснийг 1951 онд мэрэгжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөөгөөр Виржиниа муж дахь энгийн дэглэмтэй сэтгцийн тэм төвд саатуул болсон ч гэсэн ээжийнх нь их чинь түүнийг батлан даалтаар сулчжээ. Гэтэл ахаал хэрэг хийгээд энэ удаад бүр бага насны эрэгтэй хүүхэд хүчинтгийг завцсан хэрэгээр баригдаад 21 нас хүртлээр Виржиниагийн Питерсбургийн холбооны гянданд сууж. За шоронгоос хараад жилийн дараа гарчиж юм л да. Тэгээ шоронгоос хараад 22 наснда их нэртэй бүр ажилтаа болж. Гисэн ч гэсэн машин хулгайлсан. Хулгай машинаар мужийн хилд авсан хэрэгээр ахаал шоронгийн алгадагдсан. За ингээд Чарльз Менснийг шоронд байхад буюу 1956 онд ууган хүн мэдлжээ. Түүнийг албан ёсоор 3 хүүхэдтэй гэдэг ч гэсэн яг үнээр ихтэй хэдэг хүүхэдтэй нь үнэхээр тодорхойгүй. Харин 1959 оны сүүлээр тэр 2 дахь гэрлэжээ. Энэ гэрлэлт нь 4 жилийн дараа салтаар бас төгссөн. За энэ бүх хугацаанд Чарльз Менсон өнөөгөл хулгай дээрмээсээ гадна бага насны охидын биеийг хүчээр үнэлүүлсэн эргээд баг 10-аад удаа баригдаж хоригдсон ч гэсэн нөө сэтгэл зүй тогтворгүй гэсэн шалтгаанаар хүнд ял шийтгэхлээс арай гэж мултрасаар байсан юм байна. Гэхдээ шатны хуулийн байгууллагад саатуулагдаж сэтгцийн эмнэлэг янз бүрийн дэглэмтэй орон шоронгоор дамжсан тэр он жилүүдийг нэмэх юм бол 10 гаруй жил ингээд шоронд суусан. Холбооны хууль зөрчсөн гэх бүх гэмт хэрэгээсээ цаагаад
ялыг нь үүрхээ үүрч дуусаад 1967 сая нэг эрхчлөөтэй болохдоо Чарльз Мэнсон 33 насны амьдралынхаа талаас илүүг нь ямар нэг байдлаар 20-нд өнгөрөөг үзсэн. 33 насныхаа. За эрхчлөөтэй олонгоцоо яасан гэхээр Калифорни Беркли нүүс юм байна л да. Энэ үедээ тэр гитар тоглолцоораад Битлсийн бүр шүтэн бишгч болсон ба. Үүнийхээ нөлөөгөөр ч юм уу 1968 оны сүүлээр залуухан тийм охид хүүхнүүдээс голдуу бүрдэх өөрөнгө гэснийг бүлгэм шашны культ шиг тийм хөдөлгөөнийг үүсгэн байгуулд. Чарльз Мэнсон уг нь Сан Францискогийн шүүх цагдаагийн хяналтад байсан ч гэсэн галзуурал солиор нь одоо нэгэнт бүр хинт ч юунд захирдгаа болцсон. Түүний үйлцэн гэмт хэрэгүүдийг нэрлэж тоочоод барагдахгүйтэй адилхан өөрийн гэсэн дагагчтай болчиход ямархуу тийм дими солиотой юмс ярьж яаж илгийж галзуурч байсныг бүр дурдаад тусахгүй. Өөрсдөө бүр Мэнсний гэр бүл гэж нэрийдсэн Чарльз Мэнсний дагагчид нь одоо LSD мэтийн мансуурал бодис хэрэглэхээ ердийн зүйл шиг л үздэг. Ингээд чөлөөт хайр дурлалыг дэмжих нэрээр элдэв ёс бус үйлдэлийг бүр сайшаа магтан сурчлана. За Мэнсон бүр яваанда Библи мөн саентолог мөн одоо Дэл Карнегийн санаанууд тэгээд зохиолч Роберт Хайнлайны үйл таних газар дах үйл таних хүн гэдэг зохиол нэмэх нь Битлсийн дуунууд гэд 9 бусын юмсаас ингээд цуглуулж агаад энэ санаагаа өөрийн философи гэж нэрийдэд бүр илтгэл номлол тавьдаг болж. Тэр бүр эцсийн шүүлт ирэх өдрийн сүм гэдэг нэртэй зэ. Англид 1966 онд байгуулсан нэгэн шашны байгууллагын сургаал номлолд сонсчод бүр үнэмшээд ерөөсөө сатан гэдэг чинь Иесусыг өрхөндөө оруулчихад тэгээ Иесустэй хамт ертөнцийн төгсгөл ирэх өдрийг хүлээж байна. Тэр өдөр хүн төрлөختөн аимшигт шүүлтээр орно гэсэн мунхаглалд нь бүр итгэцэн байна. Энэ гэвч зүгээрч нэг хоос итгэл биш л дээ. Чарльз Мэнсон ертөнцийн төгсгөл ойртохдоо зэрэгцээд Америкийн хар цагаан арснуудын дунд дайн дэгдэн гэж ярьдаг байсан. Гэтэл нөгөө хүсэн хүлээсэн дайнд болдгоо. Тэгэхээр нь Мэнсний гэр бүлийнхэн буюу нөгөө солиотой гарууд Мэнсний гэр бүлийнхэн өөрсдөө хар цагаан арснуудын зөрчлөлийг дэвэрхэхээр элдв ухуулах сурчлагаа хийгээд дуу хөгжмөөр дамжуулан төлөвч хэмжээг хүүхд залуусыг эсвэл орон гэрээсээ дайцсан ч юм уу эсвэл ядуу тарчиг амьдралтай жаахан охтыг урд татдаг болчих. За ингээл нөгөө хачин бүлэм өргөжөөлөх. Тийм байна. Мэнсний нөгөө номлосноор хар цагаануудын дайн дайжинд хар арснууд нь ялна гинэ. Үүнийг урчлан харж чадсан хитгэн хүн л энэ их дайны дараа үхлийн хүндэд нуугдж байгаад гинт гарч ирээд дайнд ялсан хар арснуудыг захирч эхлэх гинэ. Дагагчдаа тиймээс аллах хүчрхийлд урайлан дуудахтаа ч гэсэн тэр энэ зөгнөлөөрөө түрэн ирдэг. За үхлийн хүндэд гарч нуугдж байгаа гарч ирэх ирээдүй захирах тэр одоо цагаан арснууд цөөхөн байх тусмаа сайн. Тиймээс ертөнцийн төгсгөлд ирнэ гэдэгт итгэхгүй байгаа цагаан арснуудыг харин хідүүлээ алж хорох нь буруу зүйл биш. Энэ төр гэж юм гээд тэгээ суралцж тий. За Чарльз Мэнсон энэ солиорлоос гадна өөр нэг зүйлд итгэж үнэмшиж байсан. Тэр нь өөрийгөө агуу хөгжимчин болно гэсэн итгэлтэй байж. Агуу хөгжимчин. Ингэж явж байгаад 1968 оны хавар тэр Beach Boys хамтлагийн гишүүн Деннис Уилсонтой танилцсан байна л да. За түүгээр дамжуулаад хөгжимчний карьер эхлүүлнэ гэж сансан ба. Нөгөө Деннис Уилсон ч юм болохоор 1968 оны 4-р сард нэг өдөр нэг Малибугийн гудамжаар машинтайгаа явж байгаад нэг зам дээр зогсон унаа өрөх гэсэн нэг хоёр бүсгүүтэй тааралдаад тэднийг зорьсон газарт хүрэж өгсөн юм байна. Иннээс болоод энэ нөгөө галзуу Чарльз Мэнсонтой танилцсан юм байна. Яаж явж байгаа танилцж өгч. Учир нь тэр хоёр эмэгтэй хоёулаа Мэнснийг их багшаа гэж үздэг. Шавнар нь байж л дээ. Мэнсний дагагчд байж. Яг тэгвэл голдуу нөгөө залуу охид хүүхнүүдээр хүрээлүүлсэн ийм хачин жигтэй яриатай Мэнсон анх Деннис Уилсонд ихэд сонирхолтой санагдсан гинэ. Тиймдээс түүнийг продюсер, ая зохиогч, дуучин Терри Мелчер гэдэг хүнтэй танилцуулсан ба. Одоо энэ нөгөө Мэнсник. За энэ Терри Мелчертэй танилцуулж байна. Продюсер, ая зохиогч, дууч. Энэ амар чухал шүү энэ нэвтрүүлгийн. Ингээд Уилсон, Мелчер, Мэнсон гурав нэг үе сүрхий найзууд болцоо шүү дээ. Мэнсон яагаад нөгөө хоёрыг их сайн найзалж чадаад байна гэхээр нөгөө хоёроо охид хүүхнүүдээр хангадаг гэж. Хариуд нь нөгөө Мелчерийн тэр байшин сав унаа тэргийг нь ашигладаг гэж. Мелчер болохоор продюсер ая зохиогч алдартай дуучин баян тансаг сайхан хаустай гэсэн үг шүү дээ. Мелчер болохоор тэрийг тэрнгээр хангаад байдаг.
оронд нь тэр нөгөө мессний гал зүүн нөгөө охид бүсгүүчдэг тий хөөрхөд нь жоохон охтууд л байгаа шүү дээ. Тэднийг авчдаг. Харин нэгэн удаагийн тэр хөл толгой нь олдохгүй тэр зугаа зингэл партийн үеэр Менсэн Уилсон хоёр муудалцсан байна л да. Тэгсэн Менсэн хутга шүүг гаргасан юм шиг ба. Энэ явдлын дараа харин Денис Уилсон нөгөө Терри Мельчер хоёр Менсэн болон түүний нөгөө дагагчдаас нь айдаг болсон байна. Ер нь энэ зүгээр нэг гарч ер нь айц төрүүлэн хүмүүс юм байна. Хутга шүүг буу мууч гаргаж иж магадгүй гэд. Тэгээд тэднээс илэрхий зай барьж эхэлсэн байна л да. Тэгсэн харин Чарльз Менсэн болохоор хизээ мүдгүй өөрийгөө болох нөгөө мэлчтэй урт хугацааны гэрээ байгуулна, хөгжимчин, дуучин одоо болох мөрөөдлөө биелүүлнэ гэж горьдож байсан болохоор Уилсон Мельчер хоёрыг өөрөөс нь зай авч харна маш ихээр хорс зэвүүцсэн ба нөгөө Менсэн чинь. Тэгэхээр нь ингэсэн. Чарльз Менсэн 1969 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Лос Анжелесын Бенедиктийн хавцал нэртэй тэр гудамны Селогийн зам гэж байт юм л да. Тэр Селогийн зам дах 10,050 гэдэг тоот байшинд ирсэн ба. Энэ том байшинг нөгөө продюсер Терри Мельчер чинь найз бүсгүйн хамт түрээсэл амьдардаг гэж. Энд чинь нөгөө том байшин, энд нөгөө бөөн шоу цэнгээ хийж мэддэг те. Тэгсэн нөгөө Менснийг очисон ч харин Мельчер хэдийнэ тэр байшингаас нүүцсэн юм байна. Яг тэгвэл энэ нэг талаар нөгөө Менснээс зугтаж харилцаа холбоог таслах гэсэнтэй холбоотой. Энд чинь яаж магадгүйгээр гэдгийг мэдчихэд тэгэхээр бүр угаасаа өөрийнх нь одоо хаусыг мэдчихэм чинь энд нүчнөө ирж исэн юм чинь зугтчихгүй юу. Харин оронд нь энэ байшин хэн түрээлжсэн гэхээр 1969 оны 2 дугаар сараас Польшийн кино найруулагч Роман Полански үзэсгэлэнтэй залуух их нэртэй зүг энэ 10,050 гэдэг тоот байшин түрээслэн амьдарч эхлээд байж. Тиймээс Мельчерийг сургалж очисон Менснийг тухайд байшинд байсан хүмүүс тэр дундаа Полански болон түүний эхнэр хоёрын найз ихнийг гэрэл зурагчин арын хаалгаараа хөөгд гаргацсан байна. Юу яриад байгаа юм мэдгүй юм байхгүй гэд нөгөөдгөө чинь. Харин 5 сарын дараа энэ үйлдэл нь өшрөж хорсон Менсэн өөрөөс нь дутахгүй галзуу солиотой мансууруулах элдв бодисон донтсон 4 дагагчаа энэ Селогийн зам руу энэ 10,050 гэдэг тоот байшин руу илгээчихдээ. Яа. За одоо нэг аим шиг л. За il хамтран ирчээд байл. За тий. Чи дотор зарсгийг хэлвчээсэн. Яг төсөөлчлээ. Гаргалгаа нь бүр харамсалтай баз. Хаа хамаагүй байгаа юм байна. За өнөөдрийн дугаарыг Монсын Дармон гэдэг бүтээгдэхүүн ивенттэгч байна. За ханиалга намдаах цэр ховлох зорилгоор томоогийн уушгийн өрөвсөл, гуурсан хоолойн архаг өрөвсөл, тамхины шалтгаанд бронхитийн үед хэрэгэлдэг юм байна. За уламжлалт даруй тав талах эмийг орчин үеийн технологиор үйлдвэрлэсэн байгаа. За найрлаганд нь чацарган жимсний хатаасан шахтас, чихэр өвчсний хуурай ханд, үзэм, руда, жүр өрбөгцсөн байгаа юм байна. За эмийн найрлагдах аль нэгэн бодисд харшилтай эсхийг нягтлаад эмийн завраас гаж нөлөө хорилох залтыг уншаад эмч эмзүүчээс асууж иж хэрэглэх ёстой. За энэ бит хоёрын урд байгаа энэ юм байна. Яг одоо хүүтний үйлрэлт бол яг л хэрэг болж байгаа юм байна. Ялангуяа хавар нөгөө шороо тусдаг тэр бүр амир. Яг тэр нь бүр хэрэгтэй. Тийм. Одоо бол яг одоо аваад хэрэглэхэд болж байгаа. За бүх эмийн сангуудаар худалдаалж байгаа юм шүү. За баярлалаа. За тэгэхээр 10,050 тооцод одоо энэ Роман Поланскигийн нөгөө тэ ихнэр гих энэ үзэсгэлэнтэй залуухан бүсгүй байна гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ үзэсгэлэнтэй залуу бүсгүй юу бүсгүй гэдгийг танилцуулъя те. Чарльз Менсэн гэдэг энэ солиотой нөхрийг эхийн хөвлөөс унснаас 9 жилийн дараа буюу 1943 оны 1-р сарын 24-ний өдөр түүний төрсөн яг Синсиннати хотоос зүүн өмнө зүгт 900 гаруй бээрийн зайд Техас мужийн Даллас хотод нэгэн охин мэндэлж байгаа. Ээж аав нь ууган охиноо Шэрон Мэри Тейт гэж нэрлсэн. Охин бүр яг л гангар шаазан хүүхэлтэй шиг бүр онцгой хөөрхөн тийм хүүхэд байгаа. Тэгээ Шэрон охин бүр дөнгөж 6 настай 6 сартай бүр 6 сартай шүү. Нэг нас шүрээг байхдаа Далласын бяцхан мисээр тодорсон гэдэг. Бүр багаасаа тийм нэг тодорсон. Тийм байна. Гэвч эцэг их нь охиноо өсөж томрохын хэрээр улам бүр нандинан хайрлж онцгой нөгөө хөөрхөн төрхөн хит олон хүний анхаарлыг татахыг гэдгээс имээдэг болчихлоо. Тиймээс шоу ертөнцөөс хол байх хүсэлтэй байсан ба. Аав нь өөрөө цэргийн хүн байсан болохоор тэднийхэн байсгийгээд нүүдэг. Шэрон болохоор 2 охин дүүгийн хамт нийт 6 дунд сургууль сойсон байгаа бүр. За ингээд энэ Тэтийнхний гэр бүл 3 охин гэсэн үг шүү дээ.
Тэтийнхний 3 охин болохоор Италийн Виченце хотод дах Америк сургуульд бүтэн жил суралцаад ахлах сургуулаа тэндээ дүүргэсэн байна. Шэрон Тейт болохоор уг нь сэтгэл судлаачлалыг хүсэж байсан юм байна. Гэвч гоо үзэсгэлэн түүнийг бүр хүссэн хүсээгүй камерыг мөн авчиж хит үзэсгэлэнтэй болохоор. Шэрон 1962 онд Америкт эргэж ирсэнд ороод Лос Анжелес руу хойлоудаас ердөө 30 гаруйхан километрийн зайд нүүж очиж байгаа юм л да. Яасан гэхээр Итали танилцсан нөгөө Америк танилуд нь тэр дундаа жүжигчин Джек Пэлэнс түүнийг нөгөө жүжигчин загварамсгч болохыг ятгахсан. Тэгээд түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн юм байна. Харин яг тэр үед Шэрон Тэтийн шинээр суурсан газраас 5 ч хүрэхгүй километрийн зайд маш ойрхон хожимоо хідэн 10 хүний амьд хүрэх тэр дундаа үзэсгэлэн Шэроны хүнийг алууртыг сургагч нөгөө Чарльз Мэнсон холбооны засан хүмүүжлэх хүрээлэн нэртэй газар хоригдчихсэн байгаа шүү дээ. Хувь тавилан бүр энэ хоёрыг ингээд цаанаасаа л ингээд бүр ойртуулаад лсэн. Яагаад ч. Тэтийн анхны томоохон ажил нь болохоор 1963-аас 65-ны хооронд дэлгэснээр гарсан Beverly Hillbillies гэдэг нэртэй телевизийн олон ангит кино юм байна л да. Энэ үедээ тэр Францын жүжигчин Филипп Фокетэ сүү тавьсан ч гэсэн ердөө ганц жилийн дараа 2 тишээ болчих. Найз нөхдийнхэн дурснаар Фоке болохоор маш хартай. Тэгээ Шэрэнд бүр гар хүрдэг гэсэн. Харин дараа нь болохоор Шэрэн оддын үс засалж Джей Себринг гэд энэ залуутай мөн л жил гаруй үерхсэн ба. Гэхдээ дөнгөж эхлээд удаагүйсэн нөгөө өөрөх нөгөө жүжигчний карьертаа илүү анхаарахаар гэр бүлийн амьдралаас татгалцсан ба. Джей Себринг гэдэг энэ нэрийг манайхан тогтоогоод аваарай. Энэ нэвтрүүлгийн турш гарах шүү. Оддын үс засалж. Тэгээд яасан гэхээр Шэрэн болохоор Джей Себринг энэ хоёр хэдий салсан ч гэсэн одоо юу гэж амьдралын эцсийн мөч хүртэл энэ хоёр үнэхээр сайн найз нөхөд хэвээрүүлж энэ одоо өгүүлэх гашуун хувь заяаг хамтдаа үүрэлцсэн залуу юм. Энэ хоёр их сайн найзууд болж өрсөн. Хойлвуудынхын төд удалгүй нөгөө энэ үзэсгэлэнтэй шин залуухан жүжигчний бүсгүй анхаарахгүй нэгж байх бүгд анзаарч эхэлж. Шэрон Тэтийг бүр тухайн үед нь бүр Мэрлийн Монротой адилтгаад цаг үеийнхаа хамгийн том оддын нэг болох нь гэж урамшуулад бүгд магтцгааж. За ингээ 1965 оны сүүлээр Шэрон Чөтгөрийн нүд гэдэг нэртэй кинонд анхныхаа гол дүрийг бүтээж авсан л да. Харин тоглосон 10-аад киноос нь хамгийн их амжилт олсон кино нь болохоор 67 онд дэлгэсэнд гарсан Хүүхэл дэн хөндөй гэдэг нэртэй кино юм байна. Шэрон бүр энэ кинонд бүтээсэн дүрээрээ Шин залуу од гэдэг төрөлд алтан бөмбөрцөг наадам нэр дэвшсэн гэж байна. Тэгэхээр тий. Ирээдүйтэй. За ингээд 1966 оны ихэр Лондонд эхэлсэн Цус сорогчийн алуурчид гэдэг нэртэй киноны зураг авалтын үеэр удалгүй нөгөө 90 нөхөр нь болох учиртай 33 настай Porsche найруулагч Роман Поланскитэй танилцжаа Лондонд. Ингээд нөгөө дээрх киноны зураг авалтын дараахан ойр дотн болцоогоод 1968 оны 1-р сарын 20-ны өдөр буюу Шэрэний 25 насны төрсөн өдрөөс ердөө 4 хоног өмнө Лондонд гэрэлжээ. За ингээд залуу бас Америкт ирж ирээд нэг хэсэг зочд буудалд амьдарч байлаа. Харин хэдхэн сарын дараа нөгөө аимшигт хэрэг үлдэгдэх Селогийн замдах 10,050 тот байшинг Шэрон Тэт өөрөө сонгот. Энэ байшинг нөгөө найруулагч нөхөр нь буюу Роман Поланскийн нөгөө ажил ихтэй завгүй байсан учраас Шэрон гэр бүлийн амьдралаа эхлүүлэх тийм том тогтвортой байшин ирж байгаад энэ байшин олцсон байна л да. Түүнтэй түрээсийн гэрээс нөгөө үл хөдлөх мэрэгчлэлтэн эмэгтэй хожим дурснаар Шэрон энэ 10,050 тот байшин харчаад энэ бол миний мөрөөдлийн байшин гэж дуулсан гэж байна. Харин Шэрон энэ Роман Полански хоёрыг хурим найраа тэмдэглэн шинэ байшиндаа нүүж орохдоо одоо зэхэд энэ баяр хөөртэй байх үед Чарльз Мэнсон юу гэсэн бэ? Чарльз Мэнсон хамгийн сүүлд сонссон 10 жилийн ялаа эдэл дуусаад дөнгөж эрэхт чөлөөтэй болчихсон хамгийн анхны дагагчдаа цуглуулж эхлээд байсан тэр мөчөө. Түүнийг нөгөө суллагтахын өмнөхөн өөрийг нь уулна хэлсэн ба. Өөрийг намайг суллаад хэрэггүй. Гадаах ертөнцид дасан зохицох хүн бишээ гэж албаны хүмүүс тайлбар хэлж байсан гэдэг баримт байдаг шүү дээ. Тийм үү. Үгүй өөр хүн энэ нөхрөөс яагаад ч сулжлахгүй. Энэ үнэхээр бүр боломжгүй гэж. Гэтэл Калифорни албаныхан болохоор Мэнснийг нийгэмд аюултай, онц ностой гэмт хэрэгтэн гэхээс илүү сэтгцийн өөрчлөлтөд хөрхий. Гэхдээ засарч сайжирсан этгээдэ гэж үзсэн маш харамсалтай, маш хариуцлагагүй шийдвэр байна. За гэрснээс жил хагасын дараа буюу 1969 оны одоо 106 дугаар сарын ихээр Шэрон Полански хоёр Поланскийн шинэ киноны зураг авалтын ажлаар Европ явж байгаа хгүй.
Харин 7 дугаар сарын 20-ны өдөр Шэрэн ганцаараа Лос Анжелесд иргэн ирж. Яг л Полански нэг Лондонд киногоо гүйцээгээр үлдсэн. Нөхөртөөгөө хамгийн сүүлд амьд мэд уулзж байгаа нэ. Лондоноос Лос Анжелес хүрэх онгоцон сухтаа Шэрэнтэд 8 сартаа жирэмсэн. Анхны хүүхдийн зулааг үнэрслэхэр тэсэн ядан байх. Гэвч Шэрэн ээж бол чаддаггүй тий. Шэрэнтэдийг Европоос эргэж ирэх үед нөгөө Менсний гэр бүлийнх нэртэй нөгөө хачин адууснууд анхны алгаа үлдсэн ба. Анхны алгаа. Тэр нь яасан гэхээр Чарльз Менсон хөгжмийн багш мэргэжилтэй Гэри Хинман гэдэг залууг хідэн дагагчдаараа дамжуулан таньдаг байж л дээ. Хинман нэг тэгээ таньдаг нөгөөх нь яасан гэхээр Гэри Хинманыг маш их хэмжээний мөнгө эцэгхээсээ өвсөн гэж дуулсан байна. Тэгэд түүнийг дээрнэхээр хідэн дагагчийн хамт гэрт нь очив юм байна. Харин нөгөө Гэри Хинман чинь би мөнгөгүй гэсэн юм байна л д. Тэгэхээр Менсон нөгөө үүнд нь үнэмшээг 4 дагагчтайгаа нийлж хагаад бүтэн 2 өдрийн турш түүнийг зодож тамлсан ба. Ингээд 1969 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Бобби Боссели гэдэг дагагч залуу нь Хинманыг Менсний тушаалаар шууд хутглан хөнөөд. Одоо энийг хаалгингүүд шууд хутглаад алдсан. 2 өдрийн турш зодж байгаа. Цагдаа нар Босселиг хэрэг гарснаас 10 хоногийн дараа баривчилсан. Энэ аллах нөгөө Менсний гэр бүлийнхний үлдсэн бусад хүн амны хэрэгтэй юуны учир холбогдож байна гэхээр ийм учиртай. Менсний дагагчд гэдэг те тэр дундаа дээрх хэргийг гардан гүйцэтгсэн Бобби Боссели болохоор энэ нөгөө дагагчд дундаа маш нэр үнэтэй. Ялангуяа энэ чинь бөөн залуу охтуудтай энэ бүлгэм шүү дээ. Ялангуяа охид хүүхнүүдийнх нь эрлэг нь байж. Харин нөгөө Гэри Хинманы хөнөөсөө эргээр түүнийг баригдмагцсан болохоор яасан гэхээр нөгөө шүтэн бишигч охид болон нөгөө толгойлогч Чарльз Менсонд нэг санаа төрсөн ба. Тэр нь түүнийг гимгүү болохыг батлахын тулд яг үүнтэй адил төстэй яг адилхан аллах гэж. Яг адилхан аллах гэж. Тэгэх юм бол Бобби Боссели алаагүй гэж бодно нотлогдно гэдэг. Тиймдээч Босселиг цагдаад баригдсны дараахан хугацаа алдалгүйгээр яг ахин нэг аллах зохион байгуулад тэгтээ яг ижил аргаар яг ижил хутга мис ашиглан яргалал хэрэг үйлдэх юм бол Хинманыг хөнөөсөө итгээд нь Бобби Боссели биш гэж цагдаа нар үзэг болно гэд Менсний гэр бүлийнхэн төлөвлөж. Харин хэнийг ч хаалж хятад бэлэн болчихсон улаарсан дагагчтай хайш нь илгээх вэ л гэж Чарльз Менсон бодоод үүнд огт цаг зарцуулаагүй, огт толгоо гашлагаагүй. Агуу хөгжимчин болох хүслийг нь инэрлгүй гэгч нь унтрааж өргсөн өнөөх өөдгүү продюсер Терри Мелчер амьдарч байсан байшинг тэр байгаараа сонгож штэ. 10,050-ыг. Өмнө нь олон удаа гарч байсан болохоор Менсон энэ байшингийн ойр орчмыг маш сайн мэдчихсэн. Байшин дотор харин хэн байх нь хамаагүй. Хүүтэн цус алуурчд тэр дотор хэн байх нь хамаагүй. Зүгээр л яг Бобби Боссели шиг яг алгыг тэр яргаллыг л зүгээр үйлцэж. Ингээд болов. За ингээд 1969 оны 8 дугаар сарын 8-ны баасан гэрэг. Энэ өдөр үзэсгэлэнт Шэрэнтэтийн төдийгүй галзуу солиотнуудын гарт амиа алдах цэл залуухан өөр 5 хүний амьдралынх нь сүүлчийн өдөр болж. Шэрэн 2-7 хоногийн дараа амарч байсан. Тийм учраас би хүнд миний бие тавгүй байна гэд хажууд минь хань болооч гэд найз нөхдөд дуудсан. Тэр өдөр Лос Анжелесийн Беверли Хиллсийн хой зүгт орших энэ Селогийн зам дээрх 10,050 тод байшинд 8 сар хагастай хөл хүнд 26 настай Шэрэнтэт. Шэрэнний сайн найз бөгөөд хуучин найз залуу болох нөгөө урд нь дурдсан оддын үс засалж 35 настай Джей Себринг. Шэрэнний нөхөр Роман Полански найз Пошин кино зохиолч 32 настай Войцех Фриковский. Фирковский найз бүсгүй 25 настай Абигейл Фолжер. За энэ дөрөв. Абигейл болохоор Америкийн алдарт Folgers кофений тим брендийн эзэн Питер Фолжерийн өв залгамжлагч бөгөөд бүр ууган охин. Ингээ уулын дөрвөн бааз. Тэгэхээр цаана хэм байгаа гэхээр байшингийн артхан байх зочдын нэг жижигхэн байшин байна. Харин энэ том байшинг манаж
нөө цэцэрлэгийг хариуцдаг байсан 19 настай Уильям Гарретсон болон түүний найз 18 настай Стивен Парент нар энэ нөгөө жижигхэн байшинд байгаа. Ингээд 6 хүн байгаа гэсэн үг. Хоёр нь болохоор зүгээр одоо тэ зочдын байшинд, жижигхэн байшинд. Манай чинь л баг шахав. Тэг хөөхөд бас байгаа шүү дээ. Тэ. Энэ 6 хүнээс тэ ганц Уильям Гарретсон л Мессний гэр бүлийнхний аимшигт арилгаас амьд үлдсэн 5-8 алдсан. Шэрон амьдралынхаа сүүлчийн өдөр байшингийнхаа усан сангийн дэргэд нөгөө жүжигчин найз Жона Питеттэйгээ хамт өдрийн хоол ичгээд өдрөн жаахан дуг хийсэн байна л да. Жона болохоор Шэронтэй хамт оройн хоол хамт идэх байсан ч гэсэн ямар ч юм шалтгаанаар гинт харихаар шийдсэн байна. Гитацтай яг зүгээр энэ бүсгүй өтөхөр. Харин оройн Шэронтэй болон түүний найзууд Эл Койот гэдэг нэртэй Мексик ресторанд оройн хоол эцэцгээсэн байна. Тэгэд оройн 10 цаг үед харж ирээд Шэрон болохоор Лондонд байгаа нөхөртөө уцаар ирж. Найзууд нь элдвийг хөөрөлдөн суусаар шүн дундаас арай өмнөхөн бүгд ингээд унтахаар зэхэж эхэлж байгаа юм л. Нөгөө Ферковский болохоор хамгийн түрүүнд орондоо ороод зочны өрөөний буудан дээр дөнгөж унтаад байгаа. Харин түүний найз өсгөө Абигейл болохоор унтлахын хувцас сольж өмсчгөөд унтлахын жижиг өрөөнд орондоо ингээд ном уншаад хөвчээсэн. Хажууд унтлахын том өрөөнд болохоор нөгөө Шэрон, Жэ Сэбринг хоёр болохоор ороо ингээд засчаа. Байшингийн артлын зочдын нөгөө жижигхэн байранд болохоор харин эдлэнгийн нөгөө ажилтан Гарретсон өөр дээр нэрсэн найз нөгөө Стивнээ яг гаргаж өгөх гээд байж. Яг энэ үед эдлэнгийн том хашааны гадаа Чарльз Менсний үнэнч даагчд болох 23 настай Текс Ватсон гэж залуу. 21 настай Сьюзен Эткинс гэдэг бүсгүй. 20 настай Линда Касебиан гэдэг бүсгүй. 21 настай Патришия Кремвинкл гэдэг нарын бас нэг бүсгүй. Ингээ 3 бүсгүй нэг эрэхтэй ирж. Бид нар даалгах бөөн ирчүүд бодсон бол 3 бүсгүй нэг залуу л байна. Эднээс ганц Линда Касебиан гэдэг нөгөө энэ бүсгүй байшин руу орлого гадаа нь үлдээд бусдын тушаалаар нөгөө манаа хийхэр болсон. Харин нөгөө Текс Ватсон гэдэг нөгөө залуу шүү дээ. Тэр болохоор 2 эмэгтэйгээ дагуулад шүн дундаас дөнгөж 15 минут өнгөрөөд тахт буюу 1969 оны 8 дугаар сарын 9-ний өдөр эхлээд удааг байхад нөгөө 10,050 тод байшин руу орох гол зам дээр ирж байгаа. Байшин нь өөрөө жоохон өндөрлөг газарт байрлах учраас тэр зам нь жижигхэн толгодын хормоо байж л дээ. Тиймээс тэд машиныг доор тавиад дээшээ алхацгаасан баг. Алуучид байшингийн гадаа ирсэн дороо улаа тэр яргалдаа бэлдээд гол хаалгын дээр байх харилцуурын утсыг нь салгаж. Ингээд дараа нь байшингийн гадаа хашааг магадгүй нөгөө цахилгаан гүйдэл хамгаалтын тохиолдол байж магадгүй гэж сэрэмжлээд гол хаалганы баруун талын тэр мот будыг дамжин хашааг нь давж орж. Гэтэл яг тэр үед нөгөө байшингийн арын зочдын нөгөө сууц байгаа шүү дээ. Тинчээс нөгөө эдлэнг хариуцдаг Гарретсны найз нөгөө хөөрхөн 18 настай Стивен Парент гарч ирд машинтаа сууж байхад нь нөгөө алуурч чинь таарлалчих. 3 алуурчны нөгөө ганц хэрэгтэй нь л Ватсон биедээ авч явсан нөгөө 22-ын калибр буугаа үзүүлээд хүүг зогсоосон ба. Нөгөө 18 настай Стивен би хинч юу ч хэлэхгүй гэд өчнөө гуйсан ч гэсэн Ватсон нөгөө хүүр хутга бариад шууд дайрсан. Тэр хүүгийн нөгөө алга бугуу хутгалж гимтээчгээд тэгээ хевлий цээжрүн нийт 4 удаа буудаж. Ингэж 18 настай Стивен Парент хүү тэр шөнө Менсний гэр бүлийнхний гарт амиа алдах нөгөө 5 хүний анхны хохирч нь болж өргөх. Түүний цогцыг болохоор маргааш өглөө нь машин дотроос нь олох юм цагтаа нар. Ватсон алуурчин Ватсон дараа нь байшингийн урд цонхны торыг хутгаар зүсч онгоолгоод байшин дотор орж байгаа юм л. Тэгэд урд хаалгыг дотроос нь сим онгоолгоо өгөөд нөгөө 2 бүсгүй болох Патришия Кревинкл, Сьюзен Эткинс хоёрыг байшин руу оруулчих. Харин нөгөө манаанд үлдсэн Касабиан тэр үед болохоор Стивен Парентийн машины хажууд нь яг ирж байгаа. Залуучид хамгийн түрүүнд зочны өрөөний нөгөө буудан дээр унчсан Ферковскийг шууд толгоороо нөшгөлөд шуус ирэж. Тэгсэн нөгөө цочирсож айсан Ферковскийг хин бэ юу хүмүүс вэ энд юу хийж байгаа юм бэ гэдээ асуусан чинь Ватсон ингэж хэлсэн гэж өөрөөх нь мэдүүлгэрш Ватсон би чөтгөр байна. Би чөтгөрийн ажлыг хийхээр ирлээ гэж хариулсан баг. Ватсон өөр дараа нь мэдүүлэхдээ Чарльз Менсон 10,050 тод байшин дотор бүхнийг устгах гэж тушаасан. Харин цаашир нь харуулахдаа аль болох балмад хэрцгий байгаарэ гэж тушаасан гэж ярьсан баг.
За ингээд Watson, Keriwinkle, Atkins 3 тэр шин үнэхэрч яг чөтгөр шулмын үүргийг гүйцэтгсэн. За maaхан одоо үнэхээр хэцүү бол баг суугаас илэр хоёлаа юу хамтран ажиллаа танилцуулаад цаашаа энэ яргал ярих ш. Амар юу. За өнөөдрийн дугаарыг бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Bossa компани ивент итгэж байна. За Bossa-гийнх маань Monconde гэдэг брэндтэй. За Monconde брэнд нь гал улаан морь жил зориулаад цагаан сарын коллекц бүтээгдэхүүнүүдээ гаргасан байна. Улаан шандас шоколадын чихэр нь арц болон цэцгийн амттай. За цагаан шандас шоколадын чихэр нь таргины амттай. За энэ аимшигтай мэдээлэл бүгдээр идсэн юм тий. Гэхдээ хідээд харин 50хан бүг болчиход. Бол ингээд эн чинь харуулах хэрэгтэй шүү дээ. Харин тий. За бүр амар түүх сонсож байна тий. Гэтэ энэ дундуур айгүй гоё тийм Монгол амттай юм ярьсан чи бас арай тайвширж байна тий. Дундуур нь бас нэг тайдах юм байх хэрэгтэй юм байна тий. За мөн цагаан сарын баяр зориулаад хуурсан шар будаатай шар сүний limited edition бүтээгдэхүүн гаргасан байгаа юм байна. За цагаан сараар их хэмжээний мөнгө хадагшаа уурсдаг юм чи юу гэлээ нэг их 80 гэлөө. Тийм шүү дээ амар шүү дээ. Амар гэж байна. За тэрийг л ер нь боловсруулах гэдэг шүү дээ тий. Мөнгөө ер нь Монголда үлдээ яа та мөнгө олж ирэхээс биш мөнгөө хадагшаа гаргана гэдэг бол маш буруу одоо эдийн засгийн тийм ээ. За эдгээр бүтээгдэхүүнүүдийг баруун дөрвөн зам болон 5 шард байдаг Bossa агуулгаас судалдаж авах боломжтой. За мөн бүх сүлжээ дэлгүүрүүдээр бөөний төвүүдээр судалдалж байгаа юм байна. За мөн Monconde Facebook хаягийн чатботоор дамжуулаад онлайнаар хүргүүлж авах боломжтой юм байна. За ер нь барыг сонсоод шууд одоо захиалцсан дээр баг. Одоо цагаан сар төгссөн учраас одоо ойртох тусмаа л одоо байхгүй болон дуусна гэдэг ч юм уу те. Хүргэлтэн удамж гэдэг юм уу тийм асуудлууд гарч байгаа баха. За ингээд дэлгэрэнгүй мэдээллийг 75 тэгтэг 88 дугаарыг утаснаас авах боломжтой байна. За баярлалаа. За ингээ нөгөө чөтгөр шулмын үүрэг гүйцэтгэсэн нөгөө гор хоёр эмэгтэй нэхлээд нөгөө Watson-ы тушаалаар байшинд байсан бүх хүнийг зочны өрөөнд тууж авчираад цуглуулж. Тэгтэн Watson тэр дорн нөгөө Sharon Tate болон Sebring хоёрыг нэг урт нийлэг осоор хоолоогоор нь холбож уяад осны нэг үзүүрийг таасны хөндлөвч модоос ингээ зангидчихжээ. Харин хөл хүнд эмэгтэйд хатуу ширүү хандлаа гэж ам нээсэн нөгөө J Sebring гэдэг нөгөө найзыг нь Watson нүүрлүүнд хүчтэй дэлж аваад шуудхан түүнийг буудаж орхисон. Дараа нь Watson нөгөө Sebring-ийг буудсан штэ. Тэгсэн мөртлөө 7 удаа автгалсан ба. Гэтэ тэгсэн мөртлөө хүзүүсээр ингээ холбоотой байгаа штэ. Sharon Tate-тэй. Тэгтэл нөгөө бүгд ойрлоод хашгиралдаад үүмэн дэгдэн штэ. Abigail Folger нөгөө Firkovsky хоёр бүх хүнийг үүмэлтгийг ашиглан гарч уулан зугцсан ба. Тэгсэн чинь нөгөө Keriwinkle, Atkins гэх хоёр бүсгүй араас нь гарч гүйцээд бүр очоод нүүр нудгүй хайр найргүй энэ хоёр хутгалж. Watson араас нь гараад Firkovsky-ийн толгоор нь нөгөө гардах буугаараа хүчтэй зөхиод тэгэд 2 удаа буутчих. Алуурчууд Firkovsky-г нийт 51 удаа хутгалж толгоор нь 13 удаа зөксөн байна. Харин түүний найз бүсгүй Abigail байшингийн гадаах усан сангийн дэрэгдээс нийт 28 удаа хутгалуулсан тийм шаргатай алдсан. Энэ болгоныг гаднаас сонсч байсан нөгөө манаа зогсож байсан Linda Kasabian гэх бас нэг бүсгүй байна шүү дээ. Хожим мэдүүлэхдээ тэр хохирогчдын ойрдуу бүр 50 орилж байгаа чарлах нь үнэхээр аимшигтайсэн. Хамтрагчтайхан үйлдэж байгаа болгоныг зогсоохоор хүн ирж байна гэж хэлэхээр байшин руу төгсөн ч гэсэн өөрөө нөгөө гурийнхан гарт алагдж магадгүй гэж айсандаа юу ч хийж чадаагүй гэж өөрөө мэдүүлэх гэсэн. За ингээ 3 алуурчин 3 найзыг нь хөнөөчгöd бас гадаа бол нөгөө бүр нэг хүүхнээс ингээ 4 хүнийг өнөөчгöd байгаа шүү дээ. J Sebring-ийн хажууд нөгөө хүлээтэй хэвээр сууж исэн Sharon Tate дээр эргэж ирж нөгөө гуравч нь. Харин Patricia Keriwinkle нь эргэж гараад арын жижиг байшинд хүн байгаагүй шалахаар явсан байна л да. Үүмж бужигнсан, орж хашгирсан хүмүүсийн дуг байшин дотроос нөгөө сонсож суусан эдлэнгийн нөгөө манаач William Garrett-сан азар хаалга төгчгсөн байсан байна. Том байшинд байнга шахам нөгөө олон хүн цугладаг үйлчлэг цэнгүүн болдог байсан болохоор Garrett нэг сүйттэй бодоогүй юм байна л зүгээр нэг үйлчлэг болж байгаа юм боловч гэж боддог ч юм уу те. Тэгээ хажуудаа хөгжим асаачсан болохоор зарим дуу чим ойрлын ашиг сонсоогүй гэж өөрөө мэдүүлж. За ингээд нөгөө Keriwinkle чинь за эргэж ирээд Watson-д эргэн тойронд өөр хүн алга гэж мэдүүлж. Харин тэр үед хөөрхөн Sharon бүсгүй өөрийг нь барьцаалж яаж тамлан зовоож болно. Харин амийг нь миний амийг хороохоо 2-7 хоног л хүлээч. Би хүүхдэд төрүүлмээр ингэж гуйсан баг.
Гэвч Сьюзен Эткинс, Такс Ватсон хоёр хөл хүнд эмэгтэйг нийт 16 удаа хутгалан хүндэжтэй. Шерон Тэтийг төрүүлж хутгасан алуурч нь болохоор Сьюзен Эткинс гэдэг энэ бүсгүй баг. Тэр Шеронд чи зүгээр дууга үхтэй бэлдээ. Чамааг өршөөх бодол огт алгаа гэж хэлсэн гэж. Энэ Эткинсийн мэдүүлснээр Шерон бүр аимшигтаар хутгалуулж байхдаа ээжээ гэж орилж исэн гэж. Алуурч дараа нь Шерон нөгөө Жей Сэбрин хоёрын цогцыг хүзүүнд нь зүйлттэй хэвээрээс өнөх нийлэг буюу нээлэн осоор дээш татаад дүүжлэгдсэн байдалтаар болгож орхисон гэж байна шүү дээ. Харин эмч мэрэгчлүүдийн дараа нь тогтоосноор Сэбринг бол энэ үед амьсгал хураагаад бараг хагас цаг болцсон байсан байна. Харин Шерон Тэд дүүжлэгдэхдээ хэдий их хэмжээний цус алдсан ч гэсэн амьд байсан байна. Хүүхдийнхээ төлөө шүү дээ. За ингээд алуурчид 10,050 тоот байшингийн гадна болон дотор ийхүү нийт 5 хүнийг онц хэрцгийгээр хөнөөчгöd шөнийн 1 цаг үед хэргийн газараас цугцсан ба. Харин байшингаас гарахдаа Ватсон, Эткинс хоёр урд хаалган дээр нь Шерон Тэтийн цусаар гахаа гэж битж. Яасан гэхээр хэд хоногийн өмнө гарсан нөгөө Гэри Хинманы хэрэгтэй холбоотой энэ бичиг. Учир нь Хинманы хөнөөсөн гэдэг нөгөө Бобби Бослey хэрэг хийсэн газрын хан дээр нөгөө Хинманы цусаар улс төрийн гахаа гэж бичсэн байж л дээ. Хэрв нөгөө одоо маа сонсогч санаж байгаа бол Мессний гэр бүлийнхэн ч нөгөө цагдаад барьчихад Бослeyг суллуулах гэж ийм аимшигт ярал үйлдэхэр шийдсэн юм шүү дээ. Тэгээ бүх юмыг адилхая гэд. Бослeyг торны цаанд байхад хийсэн хэрэгтэй нь яг адилхан хүн амны хэрэг хийчихэд гарчих юм бол түүнийг сулчихна гэж энэ галзуу новшнод бодсон байна. Чарльз Мэнсон болон түүний алуурчид Тэт нарын 5 хүнийг өнөөсөө өдрийнхөө оройн буюу 1969 оны 8 дугаар сарын 9-ний шөнө ахин нэг утга учиргүй ярал үлдсэн. Энэ удаад Мэнсонс гадна дээрх дөрвөн этгээд нөгөө Ватсон, Эткинс, Кревинкл, Касабян, дээр нь 20 настай Лесли Ван Хютен гэдэг эмэгтэй, нэмэх нь 18 настай Клем Гроген гэдэг эрэгтэй, нийт 7 хүн Лос Анжелесын Waverly гэдэг нэртэй гудамжны 33 техник гэдэг тоод байшинд шууд дайран ороод 44 настай Лена Лабианка, 39 настай Розмери Лабианка гэдэг эхнэр нөхрийн хоёрыг оронд нь мөн л онц хэрцгээр хутгалан хөнөөж маргааш нь. Үгүй тий 9-ийн шөнд яг тий нэг өдрийн дараа. Яагаад тэгэхээр алуурчдын дараа нь мэдүүлснээр Чарльз Мэнсон болохоор нөгөө толгойлогч дагагчдын нөгөө өмнөх өдрийн тэр гүйцэтгэлд сэтгэл дундуур байсан гинэ. Та нар их дутуу олигтой яргалсангүй гэсэн гинэ. Тэгэд Бянкагийн байшингаас гарахдаа мөн л хохирчдын тусаар хан туурган дээр нь гахаанууд үх гэж бичсэн байна. Тэт нарын 5 хүний цогцыг Поланскийнхны гэрийн үйлчлэгч эмэгтэй 8 дугаар сарын 9-ний өглөө олсон. Харин Лабианкагийн цогцыг бүр 10-ны өдрийн орой буюу хэрэг гарснаас 20 цагийн дараа 15 настай хүүн эцэгхэн энэ цогцыг олд. 2 өдөр дараалсан энэ бүх аимшигт хэргийг албаныхан Тэд Лабианкагийн хэрэг хэмээн нэрлэсэн. Энэ үед Америк даяар тэр дундаа Лос Анжелесд тэр чигтээ айц хүүцс авчиж. Хойлвуудын одод ялангуяа том байшин эдлэн газрын хамгаалтыг бүгд нэмсэн. Аллах болсон газараас ганцаараа амьд үлдсэн нөгөө Уильям Гарретсон гэдэг нэг хүү байгаа шүү дээ. Түүнийг цагдаа нар хамгийн дөрөвд мэдээс зичгнээр татсан ч гэсэн нотлох баримт олдоогүй учраас хэдхэн хоногийн дараа сулжаа. Харин Мэнсон нарын алуурчдыг барьц өгөх юм үнэхээр байгаагүй. Алуурчд баригдсанд орол бүгд хэрэгүүлсэн. За ингээд шүүх хурал нь албан ёсоор 1970 оны 6 дугаар сарын 15-нд эхэлжээ. Алгуудыг гардан гүйцэтгсэн 5 этгээд дээр нь алж устгах даалгавар гэсэн Чарльз Мэнсон нарт бүгдэнд нь ялын дээд хэмжээ оноод. Гэхдээ Калифорниуч 1972 онд нөгөө цааз ялыг халсан учраас шинэ хуулиар бүгдийнх нь ялыг бүх насаар нь 20 болгон өөрчилж байгаа юм л да. За Сьюзен Эткинс Калифорни түүхэнд хамгийн олон жил хоригдсон эмэгтэй болсон. 2009 онд 61 наснда шоронд тархины хорт авдраж өгсөн. Патришия Кревинкл 15 удаа судлагдах хүслээ илэрхийлсэн ч гэсэн одоо ч торны цаана байгаа. Энэ жил 79 настай. Текс Ватсон 17 удаа судлагдах хүсэл гаргасан. Одоо ч хоригдож байгаа. Энэ жил 81 настай.
La Bianca-гийнхний алгад гар бие оролцсон Лесли Ван Хьютон Калифорни түүхэнд хамгийн залуудаа цаазиа сонссон эмэгтэй болсон. 2023 онд тэнцэнтэйгээр суллагдсан энэ жил 77 настай. 20 хүрээг байхдаа ийм балаа хэрэг хийгээд ингээд насаараа харамсч амьдэрсэн. Мөн La Bianca-гийнхний алгад оролцсон хэрэгээр ял сонсон Клем Грог нь 1985 онд суллагдсан энэ жил 74 настай. Аль ч алгад нь гар бие оролцоогүй нөгөө Линда Касабиан гэдэг нэг бүсгүйсэн шүү дээ. Тэр болохоор бусдынхаа эсрэг мэдүүлэг өгсөн. Менсний гэр бүлийг илчилснээрээ албаныхантай тохироо хийсэн. Ингээд тэнсэн харгалзах ялтай гэрчийн хамгаалалттай байсараад 2023 онд 73 настайдаа насарсан. Гэрчийн хамгаалалтай гэдэг нь бас өөрийнхөө амь насыг энэ хамгаалж шүү дээ. Нөгөө нэг итгэгч нар байж байгаа шүү дээ. Тий. Бүгдийг нөгөө илчилсэн. Тий. Хүн тус бүрийг тий. Харин нөгөө галзуу солиотой Чарльз Менс яасан бэ? 2017 настайдаа 2017 онд 83 настайдаа урт наснаас тийм байна. Бүдүүн гэсний хор 5 дахь өгсөн. Тэр 83 наслсныхаа ердөө 13 жилийг нь л нар үтсэн. 70 жил нар үзэг. Шерон Тэтийн нөхөр Роман Поланскиг энэ бүх алгын ард байсан гэж сэрдэг хүмүүс анхандаа байсан. Гэтэ энэ ямар ч үнслэхгүй хардлага өгсөн. Хүл хөнд ихнэрээ алдаад түүний ертөнц бүр сүрсэн гэхэд болно. Хохирогчдод задлан шинжилгээ хийх үеэр Шерон их хүүхдийг хэвлийгээс нь салган аваад хүн ёсоор нутаглуулахыг арга ирэх нь хүссэн. Хүсэн хүлээс анхны үр нь хүү байсан баг. Ингээ Полански хүүдээ Пол Ричард Полански гэдэг нэр өгч. Хөөрхий тэгээд Шерон Тэтийг оршуулахдаа ингэрт нь хүүгэн тэрвэрлэн оршуулж байгаа юм л да. Хожим намтар номдо Полански эхнэрийнхээ үхлийг амьдралд нь тохиолдсон хамгийн эмгэлт явдал байсан. Түүнээс хойш би зах хязгааргүй үргэлж мөнхийн гуниг гутрал сэтгэл үйл ханахын далаад хөл алдсан гэж бичсэн байдаг. Полански өчнөө зовлон үзэж Холокост бүр гэр бүлийг хүртэл алдсан юм шүү дээ. Гэтэл Шероны үхэл түүнийг үнэхээр өөрчилж ирсэн. Полански өөрөө бага насны охидтой ёс бус харилцсан хүчингийн хэрэг хийсэн гэж бүр хэрэгт холбогдсноос болоод 1978 онд Америкаас зугтаж түүнээс хойш Францад амьдарч байгаа. Энэ жил 92 настай. Тэр Шероныг бороо алгацснаас 21 жилийн дараа Франц бүсгүйтэй гэрлэж 3 хүүхэдтэй болсон. Харин аимшигт хэрэг гарсан нөгөө Лос Анжелесын Селогийн замд 10,050 гэдэг энэ байшинг 1994 онд нураад. Амар юм бэ. За ийм амар хэргийн тухай ярьсан дуучлаарэ. Ерөөсө боловсор ажил хий. Хэдэн ажилгүй нөхдөл байж байгаа шүү дээ. Боловсрлогоо тий. Хүн ганцхан амьдардаг байхгүй. Ганцхан амьдрахтаа шоронд бүх насаараа суuna гэдэг чинь хичнээн харамсалтай. Тий. Тэ өөрийгөө босруулах хэрэгтэй. Хүнээс үг сонсч ном уншиж тий. Эрдэм номж шамдаж хил үзэж ялангуяа энэ тэнд хөл тавьж нэг юм үзэж нүд тайлах хэрэгтэй. Тэгээ эдгээр хүмүүс бүх насаар нь хорих ялгаанаасан гэж. Тэр нь бол зөв. Цаазын ял гүйцэтгсэн бол тэд нарт өршөөл авах байсан. Тий. Шоронд бүр юугаад идэнэ гэдэг үлээ. Тий. Өстой үйл там айдл шүү дээ. Тэг өстой секунд болгоно гэх тий. За аимшигтай түүх ярьлаа. За үзэгчдээсээ бас уучлахгүй. Тэгэхэд жоохон тайтгамаар байвал өнгөрөө гэж зөвлөе. Тарантиног найруулсан Once Upon a Time in Hollywood гэх кино байна. Энэ кинон дээр манай гол дүрийн бүсгүй гарч ирдэг байхгүй юу. Тэгээ Saving Tribute буюу энэ бүсгүйг амьдрсан ч байсан болоосаа гэд түүний амьдралыг одоо гэрэл гээгдэхээр дуусгадаг тийм төгсгөлтэй. Тийм зориудтэй. Зориудаар Шерон Тэтийг. Тийм. Үнэхээр гоё тийм одоо tribute буюу одоо юу гэж хэлэндээ тэр чинь тийм хүндэл үзүүлсэн байна. За баярлалаа тандаа. За баярлалаа ба. За өнөөдрийн дугаарыг маань Монголын ууган эмийн үйлдвэр Монсын дарман бүтээгдэхүүн болон Босагийн Монконди брэнд ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн орон дор суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107-аас телефоны од мөндөр хажуугаар хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм.
Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны данс байгаа. 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.